Тачаал эротик цуврал нь одоогоор 2 дугаар бүлэг нь гараад буй билээ. Тус цуврал нь анги бүр дээр өөр үйл явдал гардгаараа онцлог бөгөөд эхний анги дээр нууцлаг эмч болон түүний өвчтөн эмэгтэйн талаар өгүүлэх бол 2 дугаар анги дээр цоош нь өөр үйл явдлын талаар өгүүлнэ. Хэдий эротик цувралч аимшигын мистери төрлийн кино сонирхогчдод ч мөн таалагдахгүй зүйл явдал өрнөл гардаг тус цувралыг Luke TV-гийн насан туршидын зэсээс хүлээн авч үзээрэй. Хөвсгөлийн тайгад 10 жил бүгсэн шилийн сайн эр уулын төмөр бол хөвсгөлчүүдийн шүтээн бөгөөд тус нутгийн зохиолч Хинзигва энэхүү домогт ирийн яриаг 90-ад оны үед тэмдэглэн сийрүүлж байжээ. Ингээд уулын төмрийн ярианаас товчлон хүргэе. Буян тухайгаа сонгоц хөөрлөө. Мөнгөн цагаан онгоцны мотор хөнгөнөн сэнсэн эргэлдэн хүчээ аван агаарт цойллоо. Архаг хулгайч шоронгийн хадаас 10 жил ууланд оргож 10-аад шоронд дамжсан мөнөөх уулын төмөр гэдэг чинь аймгийн намын хорооны даргын хөлгөөр тухлан хөвсгөл нутаг хөөрхийн муу ээжтэйгээ уулзахаар мөрөн хотын зүг нисж яваа минь нэ. Авдамтын шоронгийн амьдралаас буцаж яваа минь нэ. Анх жахав ордгоороо орж хулгаруудын адил бөмбөгнөж гүйсээр байжилтгийг алдуулж амарханч оргосон, амарханч баригдсан. Домогт ганц хөдгийн чанга бол тэгэхэд жинхэнэ тамийн тоогоо байж билээ. Зовлонд дийлдэж өгөхгүйгээ би тэгэхэд л ухаарсан. Тамлуулж зовлондоо дийлдэж өгөхсөд амийг амиар төлөхсөд сэтгэлийн тэнхэлгүй жулраанууд уурыг тарихгүй мал сэтгэлгээтэй тэнгүүд өдөрт 10-20-ороо л нөгөө орчлонд очдог байж билээ. Бухын хүзүү бүдүүнч буулгын дор, үний хүзүү бүдүүнч хуулийн дор ажээ. Төрийн хуулиар дээд хэмжээч хүртэцгээж л байсан да. Хүнийг ангаах ухаан, хүнийг тамлах ухаан аль аль нь байдаг орчлон ихэнх нь дэг даахгүй өгцгээж байсан. Ганц худаг гэдэг чинь том сав шүү. Би гатуу чангад байсан боловч хөгсдийн тоог өдөр бүхэн яаж игээд мэдээл байдаг байсан да. Шоронгийн нэг айхтар сайн юм нь шоронгийн дотоод хэл юм. Тэд хоорондоо ярилцсан. Аахар шаахар тамиг тариач залгуулж болно. За да үүнээс өөр сэтгэл нийцтэй зүйл үгүй болов да. Тэр тамийн оронд олон жил болсон болоо яагч байсан байж мэднэ. Магадгүй тэр орчлонгоос хулжиж одсон ч байж мэднэ. Ямар ч байсан жил гаруй болсон доо. Тэдний унд хоолч гэжтэй ам зайлж цус эргүүлэх төдий багадгүй өвчгөн их төлсөгчгөн яаж тааруулахаа нэг муухан мэдэх юм билээ л дээ. Аргагүй л цаазын газар да. Тэгэхэд би үхэл үзээгүй гинэн агаад тэнэг байж дээ. Тэгэхдээ ер нь бодоод байх нэ би энэ савнаас амьд гарах шин жалгаа байдалч тийм л байсан. Тэр өглөө өхөксдийг цуглуулж байхыг санамсаргүй хараад бүрч сүжиг алдарч сүнстэй айлж билээ. Тэгээд би ямар ч байсан эндээс амьд гарах хэрэгтэй. Хөлөө зөөгтийн хэтэ дээрээ эндээс зайлах хэрэгтэй. Оргох хэрэгтэй. Надад өөр зам байхгүй. Харин ямар замаар оргох вэ гэж бодох боллоо. Энэ л өдрийн бодол шөнийн зүуд байлаа. Оргох тухай бодол бүх сэтгэл зүрхийг минь эзэмдэж оргоно гэж бодоход сэтгэл тогтхой байж бие хүчирхэгжиж улам хөнгөрөн улам чирэгжүүлнэ. Олон сар яншуулсан толгойн өвчин хүртэл намдаж байлаа. Олон хоног сараар сэтсэн санаагаа хэрэгжүүлэхэд аюултай мөн амьд үсэн хэрэг байлаа. Цэрэгт байхдаа их тайны үед Германд онцлогдсон зөвлөлтийн цэргийн тухай нэг киног үзэж билээ. Тэр киноноос анх харсан өргөст цор шорон гэдэг монгол дүрээрээ миний өмнө арцайж алхайж байсан. Олон давхар төмөр тороор хүрээлэгдсэн. Дөрвөн болондоо бүрэн зэвсэг бүхий цэрэг цагдаагаар хамгаалсан. Байнгын харуултай буу зэвсэг харшуулж хангинсан. Цэрэг цагдаагийн алхаа нүргэлсэн Монголын алдарт ганц хөдгийн шорон гэд бодчих. Ганцад хоригдож явсан герман мэрэгжилтэн уг шоронг өдөртөн байруулсан гэдэг нь үнэн биз. Зарим өрөө нь босч болохгүй, хэвтэж болохгүй. Шорон бол шорон шүү дээ. Оргох л байлаа. Харин яаж оргох вэ? Ганц худгаас оргоно гэдэг тоглоом бишээ. Зүгээр нэг гинэн мөрөөдөл биш. Хоригдол бүхний сандаг санаач биш. Хүний хийсэн савнд хүнд ордог гардаг хүн ухаан бодол ирж зорих хэрэгтэй. Жижигүрийн хуйгийг би алаагүй юм шүү. Тим яриач гарсан. Шүүгч надад тэгж тулгаж үтсэн. Аргатай аавын хүү олон шүү дээ. Тэр шөнө ганц худагт хувьсгал гарах мөнч төгсөндөө. Тэр нэгэн тэнэг хоригдол манааны цэргийг алхаар гитэж явж шүршүүлээгүй болоо юу болох байсныг бөө мэд. Би ч бодож төлөвснөөр үерийн усны хамгаалалт хийсэн яндан руу шууд жургасан. Толгой багтвал би багтдаг л хорвоо. Хамаг хүч шадлаараа маажин зүтгэж эхэллээ. 70-80 алд орчим урттай яндангаар маш удаан алхаж байлаа. Нэвтлээгүй явтал хүч дуусах би. Саруул орж өглөө болох би. Төгшүүр аюул ээлжээр хүлээн. Маш их ядарч байсан ч маш их хүч гарган зүтгэж байлаа. Харанхуй яндан дотор цаг хугацаа орсон өнгөрнө. Айж сандраадч тэр маш удаан ахиж байлаа. Саруул орох байтугай үүр цайхаас 2 цагийн өмнө гараад ч нэмэргүй хамаг хэрэг баларна. 2 цагийн дотор юу амжуулж хаа хүрэх вэ? Тэгээд миний хорвоо дуусаа. Автомат тачигнаж сум тархинд зоон биз. Тэжнээ ч уцсныг бөө мэд. Нэг мэдэн чинь гинэт бүлтэрч гарав. Хамаг хүчээ баржээ. Хүч тамир юу ч алга. Хөлсөө сэврээж хүчээ сэлбэж хэсэг хөвтий гэсэн ч зүрх хүрсэнгүй.
Чигээрээ гус чэсэг мөлхөж шоронгийн хашаанаас холдов. Морь, миний амийг аврах цорын ганц нөхөр. Морь л олох хэрэгтэй. Гинэ тухайн орсон юм шиг сэрүүн сэлбийн гол өгсөн хэсэггүй. Тэр дэх нь гал бололцож байна. Араас сэжиг бүхий шинж байгаагүй учраас бас ч амьсгал даран гүйж дөхөж очлоо согтуу бололтой хүмүүс дуулалдаж чанга ярьж байв. Хоёр жижиг майханд гэрэл сүмбэлзэн. Хүмүүсийг өнгөрч явтал хажуухан талд минь 2-3 морьд түргэн идээшилж ногоо шир хазах чимээ ойрхон сонстон. Миний зүрх хөөрч баярлсан гэдэг жигтэйхэн. Тэр зүг таамаглан дөхөж очлоо 3 морь харанхуйд бүртэлсэн идээшилж байв. Тогтож харвал хажууханд нь бас нэг жижиг шавгар майханд хүмүүс унтаж байгаа бололтой. Хин нэг нь хүчтэй яраглан хорхирна. Бас согтуу бололтой. Мордыг үргээж жишээхгүй тулд бүхийж суун эвтэйхэн ойрцоор бараа морьны сулбуурт сэмхэн хөрөв. Ямар ас түшснийг бөөмэд тэр морь ногтгүй хазаартай байж билээ. Номхон боловч ласан дуу хашин морь байж билээ. Морийг өөрийн дураар хашин байлгах арга байсангүй. Цулбуураараа навс савлаа. Бошуухан холдох саруул болохоос өмнө гүн ойд хурч морь бие далдлах чухал байв. Ийхүү одоо бодоход хандгай тавийн уулын модонд бөгж өнжөөд оройн нүдшийн цагаан бүрийгээр хөвч хөнхөр тайхынхаа зүгөө дэвж өгсөнсөн. Замдаа хаанаас ч нэг газраас туувчны эзэнгүй майхан дээрээс муу имэйл хутга шүдэнц бас болоогүй нэгнүүдний дуран хосурдаж аваад бүрч жигшүүртэй юм шиг тэгдсэн дээ. Авдрантын шорон гэдэг чинь хөвцөнхөр окторгуйгаас онгоцны цонхоор ийм хинэл харагддаг аж. Хажуунаас нь ч юм уу дотроос нь гарахад ямар сүртэй аймар гэж. Тэр ноёдын өргөөнүүд. Манай домогт концлагерч өнгө муутай харагдаж байх шиг дээ. Сүүжээ амраадаг сүүжний цагаан гэр харагдаж байна. Ялны өрөөнүүд тамийн саарл ордон тэнд ялтан хулгарууд чулуу засаж байгаа. Торон хашаан дотор хүмүүс бүртэлцэж байна. Ажил үргэлж төмөр чулууны харшилдаан захиж тушаасан хахирган хатуу чангадуу дарангуйлал мөчлөг атаах хорсол аль аль нь л бий дээ. Тэнд архагууд хоног өнгөрөөж байгаа. Тэдний ихэнх нь хүний аим золиослсон хулгарууд бий. Адуу мал дээрэмдэж авгай хүүхэн хүчирхийлсэн хүчинцэн тэнэгүүдч бий. Надад хулгай хийх алах талах хүчирхийлэхээс өөр ажил байхгүй. Шоронгоос өөр орон гэр надад байхгүй гэж бурдаг тэнэгүүд тэнд бий. Хорвоогийн болдоггүй бүтдэггүй бүхэн л тэнд бий. Архангайн баая, Өрхангайн баая, миний хоёр найзууд тэнд чулуудар үйлжилж байгаа. Намайг мөнгөн цагаан онгоцоор дээрээс нь шүлсээ хаян өнгөрч байгааг тэр хоёр өдий тухаагүй биз. Өрхангайн баая ч яг хойтон өдийд гарсан байх хүн. Харин Архангайн баая ч хэдэн жил тэр чулуугаа нүдэндээ. Шоронгоос амьд гарвал чамайг нэг том харж үзнэ гэсэн. Яаж харж үзхийг нь харъя л да. Муу нохой худлаа хэлж мэтгэл нохой юм шүү дээ. Хоосон ам шалдан гоёл биш юм бол эр хүнд юм бол манай дархан нутагт очиж хунз мөнгө хуй торох хайхал юм гэсэн шүү дээ. Айда хоосон мөрөөдөж бэлэн амлагч идэж байдаг л шүү дээ. Хатуу чанга догшин ширүүнч гэсэн авдрантын чанга гэдэг чинь ямар ч байсан согтож унаж болдог л газар да. Хулгаруудад багтахгүй нүх гэж байх биш. Уулзаж чадахгүй хүнч гэж байх биш. Зүүн болонгийн гаднах харуул ээлжиж зогсдог. Үе эсгэрдэг залуу минь хаанхын дарахт вэ гэхэд нэг нутгийнх болоод явчихлаа. Хиний хүүвэ гэтэл зүрхэнд пал хийгээд явчихваа. Энд дайчантай хорвоо энэ хүний амьдралаа гэж. Би 20 гаруй жил шоронд амжихдаа халахын чангад хантлаа уугаад согтож унсан гэртээ анх удаа таарлаа гэдэг миний хөлөөс адис авч бас согтож унсгаасан гэдэг. 3 давхар манаатай халахын чанга авдрантын шоронд тиймхүү согтож байлаа да. Үүнд миний буруу юу л байна гэж. 3 давхар манаатай төрийн ордон дамбан сайдууд согтож ундаг л гэвэзтэй. Архинд архаг хулгайч төрийн сайд ч согтно. Арх хэнийг ч согтооно. Тийм л очлон хойно яа гэхэв согтцоож байхаас. Авдрантын хулгайч нар одоо юу хийж байгаа бол бардам дээрэнгүй тэтэгийн дуу хөнгөнөж зэрлэг ярагчин дэслэгч цогоогийн дуу энд тэнд цангинаж архичин цагдаа нар нь шарх хэрэн донхолцож цаг нөхцөөж хөлхөлдөж байгаа бий. Муу хогнуудад архийг авдраар нь зутгаад тэднийг нам унгаад шоронгийн түлхүүрийг учиртай 3-ын хорломоо шиг аваад шоронгийн хулгайчууд гарцгаа гэр гэртээ харьцгаа гэвэл яах вэ? Хулгаруудын зарим нэг дээрэнгүй нь хүч муутай та жанжирхаж хоол хийлхэн зөөлгсөн шиг тэрхэнтэй амбан ноён шиг цодгор байгаа бий. Мөн чулууг мод шиг цуулж зүсдэг тэргүүний хүмүүжигч хинхэг дооёгийн гар ажиллаж л байгаа. Хүнд нэр төрх хэрэгтэй. Нэр хугарахаар яс хугар гэдэг чи айдаа өнөө өвдөө. Мууч бай, сайнч бай, дооёо лутнэр олсон хүндээ. Яагаад ч юм хулгарууд намайг хүндэлдэг байлаа. Зарим нэг нь сургаар биширч байдаг байсан. Зарим нь өнөөх уулын төмөр гэдэг чинь энэ шүүдэ гэж мэдэмхийрэн зааж хоорондоо ярилцсан. Миний тухай домог мэт яриа би. Энэ бүхний сонсоход дуулсан ч дуулаагүй юм шиг явхаас өөр яах билээ. Ходолч гэлтэй биш, үнэнч гэлтэй биш. Би тэр шорон дотор ч өчүүхэн амтан. Хүний хийгээсний хийжил зөөлөн жигтэй дуулууртай амтан хоног хороохын төлөө тэмцсэн дээ. Шоронгийнхэн ч дотроо эвсэг хамт олон юм шүү. Тэдэн дотор альбан чөтгөр тэнэг балай амт эдч би. Шорон гэдэг чинь сайн гэрийн сав гэж нэг хулгар хэлсэн гэдэг. Гэхдээ хүсэгч сав биш, бахархагч сав биш байна. Ер нь сайч бол залрана да. Хөөрхий. Авдрантын шорон гэдэг чинь тийм л сав байлаа да. Тэнд тэгжил хоног хороож явлаа.
10 жилийн ял заагдаж ороод 6 жил 6 сар зүтгэсэн. Авдрантын шорон баяртай. Намайг ухааруулж сэхээрүүлж чирэгжүүлсэн. Миний залуу нас хүчийг сорсон шоронгийн амьдралтай би дахиж хизээж уулзахгүй биз дээ. Тийм догшин ширүүн хувь заяа намайг дахиж тосохгүй бизээ. Одоо надад хулгай хийх тэнхээ алга, хүн зодох тэнхээ бүрч алга, игэл жирийн амьдрахсан. Алтан шаргал нарны дор алдаж онож явлаач амьд явхал сайхан гэж шоронгийнхан ярьдаг. Яруу сайхан уншдаг. Энэ учиртай үг, үнэн үг. Цагаан онгоц хөнгөн ниссээр хажуу цуусан хүүхэн нүүр амаа бодсаар. Түүнийг нэг харахад цагаанаар будаж одоо ягаанаар будаж эхлэв. Мөн согтуу орж ирэн дунд суусан булхан малгай кракулан пальтотой ганган дэгжин герман сандлын түшиг налан шүдэ хавиран шүсээ савируулан спирт ханхлуулан унтсаар. Хойн суугаа аймгийн намын хорооны дарга гүн бодолд автан зовлонгоос салж сэтгэл санаанд амарсан юм шиг. Эсвэл түмэн зовлон өмнөөс нь тосчгүйг далдуур мэдэрч байгаа ч юм шиг. Нэг л дүнсгэр дүүхэн. Над мэтийн хулгайч ородол олонтой бүхэл бүтэн аймаг удирдах байгаа хүнд бодож сэтгэх санаа зовох юм байгаа л байлгүй дээ хөөрхий. Нар эсэн зуны сайхан өглөө хандлаа унтаад сэрэхэд хөх тэнгэрт болчморж иргэн наадаж хөвч ойд хөхөө уянгалан донгодож цэцгийн үнэт толгой мансуран үзэсгэлэн сайхан ч баруунаас ч юм уу зүүнээс ч юм уу зогс гараа өрөг буудлаа шүү гэж омог бардам хизээж хэлж мэдих тогшин ширүүн хорвоо. Нутгийн айл зоноор орлол гэхэд нэг гараа өртөө байгаа бууга бараг л хатгаастай. Нөгөө гараа аягтай цай барин чичрээстэй л байлаа шүү дээ. Хотын нохой хуцах бүхэн л зүрх пал хийж бараг түргэн аван шүү дээ. Үзэсгэлэнтэй сайхан ч догшин ширүүн хорвоод алдаж эндэж хорвоогийн салхинд өнчин хайлаас шиг анхаж явхад уул минь ус минь түшсэн. Босын хаан голд очиж хэдэн жил бүсэндээ. Буурал навчсан босын голын хөвөөнд бодол санаа хоёр маань хөгийн голын захад байлаа. Ангөрөө бичсэн ар тайгын бус гол минь намайг уужим их сугандаа хавчуулсан. Би амтэн хүмүүсийн л адил ангөрөөсийг намнаж дундыгаа дүргэж бор ходоодоо аргалж л явсансан. Бос нутаг байна ол зашиг хайсан нутгийн анчид ч хородол хулгайч миний ч хүсэл хэсэл болсон нутаг да. Босын тайгаад амхандаа хичнээн жаргалтай байлаа ч цэнхэр үньярт умсан хөгийн хон голыг сандаг байлаа. Цээжнийг үнд хөөхөн дууяач бодогддог л байлаа. Энэ хатуухан энэ төөрөлцөн хувь тавиланг яалтайч билээ. Сайхан сэтгэл арт түмэн сайн морины ачаар би олон жил оргож явлаа. Морь тэр дундаа сайн морь миний амьдралд төөрөлцөн хувь заяанд ямар их нөлөөлөв. Үеийн залуу сэт мөнгө эхнэр хүүхэн гэж явхад би морь сайн морь л гэж явлаа шүү дээ. Би эцгийн ачаар сайн морийг нэг муухан таньдаг байж билээ. Одоо ч танина л да. Сайн морь миний хүсэл хясал болж алтан амийг минь даварч зорьсон хэргийг бүтээж өчүүхэн амьдралыг тэтгэж залгуулж явлаа. Хөвсгөл завхан увсын зүүн хэсгийн олон мянган акт морьд дотроос миний явдлын ая дааж хүрэх газар хүрэгдэг морь 3-4 хүн байсан да. Харин увсын шандаст борын явдлыг би даахгүй байсан шүү. Тэр гайхамшигт хүлгээр увсын зүүн хангайгаас хөвсгөлийн улаан уулын нутаг хүрэхэд би цусаар шээж аим алдах шахаж байсансан. Жинхэнэ шандаст хөлхийн явдлын аяыг даадаг шилийн тийм ч олон төрдөггүй байх. Адуу хүнээс илэрхий давуу бяртай амтан. Хүн гэдэг амтан ухаанаараа тэгж гайхуулцгааж тэнэглэцгээж хөөрхий адгуусыг дарлан зовоож уулыг огт тайгыг тасгөндлөн явж байхаас биш утга бууны өмнө ялзраа чааваастаа өнчин гişиний эсэргүүцэлгүй амтан шүү дээ. Нэг удаа Хармайн голын эхэнд цагдаа нарт хөөгдөн бүслэгдэж чихний хажуугаар сум шунгэн тастас бичигнэн ард минь мордын туурай тачигнаж байсан аюулт мөчөд мөн л сайн морины ачаар өрсөн холдож билээ. Хан ууланд хань болж явсан хүлэг сайн морь минь суманд оногдож би цагдаа нарт бүслэгдэж ам ирсэн аюулт мөчөд сайн морь эцсийн тусал цусаа туслуулан давхиж намайг бартаанд төхүүлсэн. Би сайн морины ачаар өдөрт амьд ингэж яваа хүн шүү дээ. Амьд явах хэрэгтэй. Энэ тэмцэл энэ өрсөлдөөн чинь эцсийн эцэст амьд явах амьдралын төлөө юм шүү дээ. Хүлэг сайн морь цагдаагийн суманд алуулаад бүслэгдэн хадны нөмөр тотолтонд орж буудалцаж байхад утсан улаан аймаа мөнч хүчтэй дэсэж байсан да. Тэр мөчөд амьд явахын тулд хадны хонхорт хөвтөж отож буудалцсан. Надад малхайгаа хоох буудуулан ухарсан сэргийлхийн ахмад мөн л амьд явахын тулд амийг амиар солихоор шийдээд зөвхөн бууны гогт арахад бэлэн бууга шагаан хөвтөө надад ойртолгүй намжлан ухарсан. Тэр үед хин хинт маань ам хэрэгтэй байсан да. Сэргийлхийн ахмад намайг алж одонгоор шагнуулах байсан уу? Надад гавлаа хаг буудулсан сэмжид шиг чарлан ундаж хэдэн хүүхдээ өнчрүүлэх байсан уу? Одоо өвхлийн тухай болгоомжтойхон сэтгэх цаг шүү дээ. Яагаад тэр үед амьдрал надад тийм чухал санагдсан юм бол доо? Ер нь амьд үйсэн цагт тэгж тэмцдэг ч юм уу да? Магадгүй өнөөдөр мөнгөн цагаан хөлгөөр нутгийн зүг амхандаа сэтгэл тоглон нисэж явах ч гэж тэгж тэмцсэн юм уу? Алтан дэлхийн довон дээр алдаж онож алхаач амьд явах сайхан авдрантын хулгарууд дуулдаг шүү дээ. Тэр үеэс л байдал нэг л эвгүй болж ирсэн дээ. Бараг гიშгэх газар олдохгүй болох шинжтэй. Цагдаагийнхан надтай ширүүн хөөцөлдөж эхэлсэн. Янз бүрийн ажилбар явуулж хүн хараар таниул туршуул тавьж тэд намайг хаана явааг андахгүй мэддэг болов. Энд тэнд танихгүй хүмүүс амдаж танддаг болов.
Тэр үед яагаад ч минь тайгаа орхи, бүр Монголоос сайлж явъя гэдэг бодол төрсөн дөө. Туваа усад очие, тэнд амь хоргодъё. Болж өгвөл амьдэрсэн ч яах вэ? Үзээд алддаг хэрэг. Газар бол мэднэ, хэл бол мэднэ гэд Монгол орноо орхин одохоор зориг шулуудан явсансан. Тэгээд яалаа. Монгол орны хойд хязгаар хамгийн хойд цэг Монголын 3 шарын даваан дээр гарч иртэл яасан гэж санана. Унаж явсан морь минь гинэт эргэж янцгааж буцхаар тэмүүлэн жолоо алдуулах шахан буцаж давхахаар дүүхэлцэж билээ. Ямар ч газар ян хэцтэй яваа янгар шиг дүүлэн зоримог түргэн омог бардам явдаг зинхэр борлог морь минь цаанаал нэг эгшиглэнт бас уянгатай янцгааж харийн хил рүү өнгийн хөл тавих нэг л дургүй байв. Энэ үед миний сэтгэл уймэрэн хямарч хүнд ч хадгуусанд ч зүүн совин байх ёстой. Эрдэнийн унага зүүн совингоор ямар нэгэн мэдэж болно. Мэдсэн байх. Энэ давааны цаана харь орны нутагт морь бид хоёрыг үхэлсэхэл аюул юу отож байгаа хэн мэдлээ гэж бодоход зүрх шимшрэг шиг сэтгэл уймэрнэ. Засаршгүй ясны хулгайчууд халахын шоронд зөндөөл байдаг. Тэд шоронгоос гараад хэд 3 сар болоод л хэрэг төвөгт орооцолдоод мөнөөх шорондоо дахин орно. Тэд шоронгоос засаж хүмүүжиж гарна гэж ёстой гонжин жодоо. Би шоронгоос засаж хүмүүжиж гараагүй. Гэхдээ төмөр бол өөр хүн. Надад мөнгө төгрөг арх дарс хэрэггүй. Агтмаар амбан шаарч хэрэггүй. Шорон гэдэг савнд чинь шуналтай хүн л орж байгаа юм. Ямар нэг шалтгаанаар нэгэнт орсон шоронгоосоо оргох миний насны үйл хэрэг хүсэл хясалж байлаа. Нарны сайхан амьдрал аз жаргал үр хөөхөд тэр улс төр мөр миний хүсэл мөрөөдөл биш. Би зөвхөн шоронгол үзий яддаг. Эрх чөлөө хүсэн мөрөөддөг. Тэгээд чалхын чангаас 3 дахин оргосон хүн тийм ч олон байгаа гэж үү? Төмөр уг нь адуу мал мөнгө төгрөгхөн хулгайлж шоронд орсон баг гарын хулгайч биш. Миний хувь заяа өчүүхэн бодол тэнэглэл намайг өдий олон жил шоронд суулгасан. Төмөр ах чинь зөвхөн шорон гихч тамаас мултрахын тулд хүн чалсан хулгайч хийсэн. Би төрөлхийн ухаан муутай байсан учраас шоронгоос засраагүй хүмүүжээгүй тэнэг боол чигээрээ шоронгоос гарсан. Шорон бол тэнүүлчдийг цуглуулдаг өргөст тор юм. Тэр өргөст тортой шоронгоос оргож зүгтэх нь миний туйлын зорилго гол ажил минь байсан юм. Шоронд хүн хүмүүждэггүй юм билээ. Шорон бол хүний эрх чөлөөг хас жаргалан тамалдаг энэ засаг төрийн тамийн тогоон юм. Тэр тамд тамлагдаж чанагдахаас сурч хүмүүжих нь юу бол? Төмөр шоронгоос шорон хилтэй, шорон соёлтой, шорон зантай л гарсан да. Үүнээс өөр хүн юуг нь авах вэ дээ? Шорон миний цаашид амьдрах хүч чадлыг минь сорж насыг минь цөмж хөндөй хоосон болгосон. Тиймээс шоронгоос орох нь миний хүсэл хясал байсан юм. Шоронгийн хуйгийг сэмхэн алаад шоронгийн зооноос мултаж оргох санаагаа аль эртнээс шийдсэн боловч эгзэгтэй цаг мөчийг бараг 2 жил хүлээсэн дээ. Эгзэгтэй цаг бараг гарахгүй байв. Халахын чангаас оргоно гэдэг бол их нарийн ажилбар, их арга ухаан шаардсан хүнд операц байлаа. Маш хурдан, маш ухаалаг хийх шаардлагатай. Хянагч нарыг ч хүн бүр дээр нь нарийн судалж тэдний сайн муу талыг мэдэж авах шаардлагатай байв. Хар айргийн ангад бидэнтэй гардан ажилладаг 3 ээлжийн хуйг байсан юм. Шоронгийн ялдаг мандаг цагдаа хуйгууд нь олон ээлжээр холигдож солигдож зөндөө гарна л да. Ингэхдээ 3 ээлжийн хитгэн цагдаа бидэнтэй байнга харьцаж ажилладаг байв. Шоронгийн хуйг цагдаа нарын сайн тал нь сэргэлэн цаваа байдал хүч чадалтай. Би үүнийг л олж мэдхийг хичээдэг байв. Бид зарим шөнө шоронг дуу чимээ ихтэй хонолдог тийм нууц арга бидэнд байлаа. Бид тэр шөнө тэр аргаа хэрэглэж байв. Шоронд дуу чимээ далдуур нүргэн ихтэйч гадаа амгалан шөнө дүнсийн. Биднийг очтол үүдний цагдаа цаашаа хараад хоол чанаж байв. Би сэмхэн гүйн очиж ар шилэн дээр нь буу тулгаж бөөхөдөл буудлаа шүү гэтэл тэр холбооны жижүүрийн цагдаа яагаад ч мухаан алдаад унлаа. Тэр цагдаа өчиггүй буудахад бэлэн байсан бууны ёрдойсон амнаас айсан уу? Алуурчин төмөрийн хахир зэвүүн дуунаас гинэт зочиж айсан уу? Гинэт хүчтэй айж зүрхэн дэлбэрчихөө бөө мэдхөөрхий. Тэр олон хүүхдтэй залуу сайхан авгайтай байсан. Тиймхэн амтэн төрийн шорон манаж байсан ч юм уу? Аль эсвэл бурхан багш төр зурч гэсэн ээл ивэл хайрлаж бид их там дундахын өмнө намс хийж амьсгаа авалт болов. Бата төмөр хоёрын гарт асар богийн хугацаанд дүүрэн сумтай буу шоронгийн бүх түлхүүр оров. Би өвтөл хуйгуудын хувцсыг сольж өмсөд мөн зүсээ хувиргаж буцаад шоронгийн зарим цооштой хаалхуудыг онгойлхон орж машин байрдаг оргох тэнхээтэй 3 хоригдлыг шилж авлаа. Бид мэдэж байсан юм чинь энэ хялбар байв. Энэ бол хулгар Батагийн санаачны хийж байгаа ажил нь байв. Төмөр тэртээ тэргүй ганцаараа оргох арга хувилбартай байсан юм. Шоронгийн бүх түлхүүр гарт нь орсон буу зэвсэгтэй бид яаравчлан хөдөлж шоронгийн иргэн тойрон 2 давхар хаалгыг онгойлгох хэрэгтэй байлаа. Нэгийг нь чимээгүй сэмхэн хөдөлгөж онгойлгов. Гаднах торон хашааг дотоод яамны харуулын цэрэг хамгаалдаг байв. Тэр нь харуулын цамхагтаа унтаж байгаа бололтой. Тонгорог хэмээх хүн амны хэрэгтэй жолооч байсан юм. Тэр хулахаар үнэхээр тэнэг хог байж билээ. Бид түүнийг дэмэл сонгосон юм. Тэр унтаж байгаа харуулын цэрэгийн бууг сэмхэн авч автомат буугаар зэвсэглэх юм гин. Түүний чөтгөр түүнээс л болсон юм. 2 нөхөр шоронгийн дараагийн УАЗ 469-ийг авч унаажхаар сэхэж гараж ивдэж байтал гинэт буу тачинаж харуулын цамхгийн шатууд гитэж мэрайж авсан тонгорогд орж хулгайчиг харуулын цэрэг шүүр шанаг болтол нь сийчин шүршив. Тэр авхаачтай сэргэлэн цэрэг байсан.
Тэр цэрэгийг ялалзан хөдөлж гаражаас машин гаргаж ядаж байсан 3 нөхрийг минь Сим очиж шүршсэн. Тэнсэн сум тархинд гихчээр 2 нөхөр маань тархиа хаг бодуулан газар дээрээ нам унаж бата шоронгийн хаалгаар гараад над руу зогтов. Нүцгэн говьд буугүй явган хулгарч яах юм бэлээ дээ. Төмөр тэднийг харанхуйд зайнаас дохио зангаар удирдан байдлыг ерөнхийд нь тандан хянаж байсан юм. Байдал биш боллоо. Халахын шоронгийн цагтаанаараа тэр аяараас ирээд түргэн авч бууд ачигнаж бидэнд аюул нөмөрх нь гарцаагүй боллоо. Надад буу байсан ч нэмээгүй болох нь мэдэгдэв. Нөхөд бараг бүгд алагдлаа. Өөрийн амийг ухаалгаар аврах хэрэгтэй боллоо. Давхар санаанд байсан дотоодын цэргүүд авхаач самбаатай хөдөлж гэрэл гэрэлзэн пуужин бичгнэж түргэн авцгаан шоронгоо бүслэн хаав. Байдал ийм болсонд би аргаа өөрчлөн шорондоо буцсангүйн орж өнхөлсг нь хагарч өгсөн цагдаагийн бууг гарт нь атгуулan орхиж өгсөн 2 цагдааг шалгаж үзээд нийтийн камер онгойлхон орж хэвтэв. Энэ миний хувьд зөв үйлдэл байсан болов. Тэгээд ч төмөр аврагдаж харин оргож чадаагүй юм. Оргондоо оргоно гэж бодсоор хоцров. Тэр сэргэлэн цэргийг баатар цолоор шагнах хэрэгтэй байсан. Тэр бидний үйлдэлийг бараг мэдэж байсан. Холбоогоор хил дамжуулж шорон асар хурдан хугацаанд хамгаалалтын зэрэгт бүслэгдэн бидний явдал хаагдсан зэргийг бодож үзсэн ч тэр сэргэлэн тэгж хөдлөөгүй бол халахын тим том шоронд юу болох байсан юм болоо. Намайг шоронгийн атман байсан гэж зарим нь ярьдаг л байлаа. Миний атман гэж юу байх вэ дээ? Харал гэж. Ингэхдээ нохой хамартаа хүртлээ усчин гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би тэр үед хөнгөн чирэг хайрт амхинд хордоогүй байлаа л да. Одоо бодоход залууч байж. Цэргийн албанд 3 жил чирэгжсэн. 10-аад жил хөвч тайгаад оргож амьдсны ач тусч байсан биз. Би эрүүл чирэг байлаа. Төмөр гэдэг хулгайч чинь сүүлд шоронд орохдоо хөлтэй бэлтэй байлаа шүү дээ. Яагаад гэвэл шоронд удахгүй. Тэгээд шоронгоос амьд гарна. Үзэсгэлэнтэй сайхан дарахад нутагтаа ирнэ гэдэгтээ бат итгэж байсан. Хүн алсан минь нотлогдоогүй. Зөвхөн морь хулгайлсан шоронгоос оргосон хэрэгтэй. Сүүлд баригдахдаа арт хайгын нутагтаа хідэн сайн морь, мөнгөн тоногтой эмээл хазаар гэдэл сайн нэрийн бүх хэрэгсэл нь тэр үедээ бараг машины үнэтэй. Бэлэн мөнгө найз нартай хадгалуулаад хэрвээ би шоронд өгвөл найз чамдаа өгөх миний өглөг буян болог амьд гарч ирвэл хагас хугацыг нь авна биз гэж өгсөнсөн. Сүүлд шоронд орохдоо Монголд анх нэвтэрч орж ирж байсан барууны жинсэн өмдтэй Орос хороомон готалтай алтан цагтаар явлаа шүү дээ. Төмөр хойд тайгдаа оргож явахдаа ч морины сайныг унаж торгоны сайныг өмсөж архины сайныг ууж тансаглаж явлаа. Энэ нь ч үнэндээ Баян хангаан хишиг нутгийн ардын түшиг байлаа. Өвлийн цагт цэрэг цагдаа байтугай араатан жигүүртэн хүрэхэд бэрхтээ хөвсөлийн тайгаад цаагаар ан хийж буудаатай хөрөн болохыг 20-30-аар нагнуулж нууц арахт хүрээ оруулан заруулж 8 худалдаа хийж хөжиж бэлжиж байлаа шүү дээ. Сүүлд баригдаад ч гэждээ өөрөө бууж ирээд авдантын чангад ороход яасан гэж сананаа. Урдаас аймаар сахал үстэй хэрзийж ордойсон турсан өлөнүүдтэй амьтад тосоод л тэдний нэг нь амар мэндж үгүй. За найз минь гутлаа солиё гэж байна. Би ч ихлээд дуугарсангүй. Хажуунаас нэг нь дууж байна уу? Өмдөө тайл гэж байна. Манер над руу дөхөж ирээд сонсч байна уу? Би энэ шоронгийн атман баатар жав гихч байна. Ингээд эрхий хуруугаараа шорон руугаа зааж байна. Би түүнд итгээгүй. Түүнийг харахад бас ч гэж барим тавим нүдээр олзолчхооргүй сүрлэг шинжийн ир байв. Атман таахалсан алхаснаа ойртон дөхөж ирээд намайг зөөлөн ирүүдснээ хулхин дундуур нэг тас хийдэл зөхөв. Яггүй зөхөж байна. Би арай л ухаан балартаж унсангүй. Хөдөлсөн ч үгүй дууж гарсангүй. Баатар жав атмаа намайг дахиад заамдаж аваад зохихоор гар далайтал би их хурдтайгаар өрсөж хөдлөн цөсийг нь шудран доош зохиж тэр далайсан гараараа намайг хий зохих хооронд нь би болтон араас нь дагцанд зохив. Миний тэгж зохихыг дааж үлдэхээр халахын шоронд байгаагүй юмсан. Төмөр хуучнаараа сайн зохижээ. Манер дунгуй хадан хажуулдаж унаад шоронгийн үүдний цементэн шалан дээр ухаан нь орж гарan тийчилж байлаа. Тэр ёстой л мөнөх нокаутуулна гэвч болжээ. Молцсон толгойд овгоруудын дундаас нэг нь гарч ирэн яасан овоо ирвэ би нэг үзээд алдъя гэж байна. Тэр хулгайч шууд л дайрав. Төмөр түүнийг хий шаалган бултаж доогуур нь шургаад өргөж шидэв. Тэр шартай шазрын хулгайч бололтой. Босч ирээд чарлан дайрахт нь би хамт ирсэн нөхөр дээрээ мөрөө тавин үсрэн ирүүдэд өшгөлөв. Тэр хулгаараа дороо нам ухаан алдан унав. Миний өшгөлөлтөнд манерийн ирүү давхар хугаран унжээ. Мөнөөх төрүүчийн атман баатар жав гихч хөдлөгч тэнхэлгүй нус нулимстайгаа хойлолтон ухаангүй гөлөлцөн хэвтэн. Тэр мөчөд төмөр тулаанд ялсан баатар мэд чөлөөтэй хөдөлж хуцаа тайчин нүцгэлж бүр дотоож бандажаа хүртэл тайлж мөнөөх хэрүүгээ хуглуулагчийн амрууч ихэв. Иргэн тойрон гайхан шаагиж байсан олон хориглуудад мэл гайхан цэл хөөхрөн чив чимээгүй гөлөж номхон зогссоор. Төмөр өмнөд гутлаа барин очиж өмдөө атман баатар жавын толгой дээр нөмөргөж гутлаа гарт нь атгуулав. Тэгээд би шоронгийн хуйгийг дуудаж "Хөөе дарга, дархтын алдарт уулын төмөр гэдгийг чинь шоронгийн босог алхангууд нүцгэлчихлээ. Мөрөнд углах шоронгийн цоохор байна уу?" гэж хашгирав. Буурал толгойтой настай хуулгаар хажуунаас майд өмнө хувцас өмс яг одоохондоо чамд өгөх хувцас байхгүй биз. Ингээд мөнөөх атманд нөмөргсөн өмнөд гутлыг буцааж өглөө. Би хувцаслан босоод
Нөхдөө хатуу хөдөө халахын шоронд ижилхэн амиа алдах гэж сүйтгэнэж байж хин хиндэ атман хин хиндэ жаа болох гэж томрох юм. Ийм нөхөд гэж байдаг юм уу? Магадгүй миний ухаан хүрэхгүй байгаа биз. Ухаач амьдрах орчлонд танилцын нөхдөө. Ингэж омог бардам хашгирч билээ. Би 10-аад жил халахын шоронд амьдсан. 10-аад жил хөвсөлийн тайгад оргосон засраагүй хулгайч дархтын домогт уулын төмөр гихч байна. Ингэж өөрийгөө хориглуудад танилцуулж тэдний өмнө мэхийн ёслов. Тэгээд тэр орчинд байсан бүх ялтантай гар барь мэдчилж билээ. Тэдний зарим нь алмайран гайхаж, зарим нь тэврэн баяр хүргэж байлаа. Түүнээс хойш би шоронгийн зовлон их танд нартайгаа зодолтоогүй. Ялтангууд ч намайг өдөж зодоогүй. Булгарууд намайг юу гэж бодсон юм бөө мэд. Өдөр хоног авахын төлөө тулалдаж төмрийн нэр хүнд ч өссөн дөө. Авдрантын шоронд чулуутай л их зодолцсон дөө. Авдрантын Амазонтэй боржинд сайн ч нүдүүлж сайн ч нүдсэн дээ. Гэвч шоронд чулуутай хит хүчтэй зодолцоор байж бийгүй болчихжээ. Халахын шоронгийн атман хотог аюуш жав гихчийг би сайн танина. Шоронд атман байна гэдэг чинь зөвхөн тухайсан шорондоо 2-3 жилдээ л байдаг. Он цагийг эзэлсэн атман гэж хаач байх вэ? Аюуш жав хурд хөдөлгөөнтэй ч ир байсан. 2-3 хүн нухчихсан ярагчингаас ялтангууд айж сүрддэг байсан биз. Гяндан дотор ямар ч торгон дээл өмсөж тарган мах иддэг нөхөр байлаа. Аюуш жав ялтны сүрдүүлгийн гол арга нь би шийдсэн хүн, төчнөө хүн алсан, ч юм уу жулраа ганц зохиол болоо гэх үг. Энэ үгээ хэлээд яг л хэдэрлэж буй нохой шиг хялаан харах нь аимшигтай, сүртэй. Нөгөө талаас тэнэг инээдтэй харагдана. Тэр нь зарим зориг муутай ялтан хулгаруудыг харцаараа өхүүлж сэтгэл санаагаар дарамталж байгаа юм л да. Бас надтай хам шорон төдөөг их чухалгаар харагдаж байсан юм. Энэ нөхөр альва тэнэглэлийн их суурийг тавигч тэнэг хог байсан юм. Төдөв надаас өмнө 10 жил шоронд суусан гэр байж билээ. Шорон төдөв уулын төмөр хоёр энд тентгийн шоронд 10-аад жил шоронд амьдсан. Эцэс үлдэнд би найз төдвийг шоронд нь орхиод суллагдсан да. Миний найз шорондоо үлдэхдээ довлон нулимстай хоцорч билээ. Шилийн сайн ирчүүд уярч болохгүй хатан төмөр шиг байх ёстой. Уярвал муу. Төдөв миний их сайн анд сашгүй найз минь байж билээ. Төдөв шорон бол миний гэр орон их орон гэж тэнэгтэн. Тэгээд шорондоо өгсөндөө хөөрхий. Би ч шоронд бишгүй тэнэглэж түүнээсээ болж ихч зовсон доо. 60-аад оны сүүлчээр ягаав нөгөө 2 морины хэрэгээр жирийн дэглэнтэй шоронд 3 жилээр тасагдан очсонсон. Улаанбаатараас тусгай төлөөлөгчд ирж их хурлын зарлиг уншлаа. Ардын хувьсгалын их хойгоор би гэдэг тэнэг шоронгоос суллагдах юм боллоо. Тэр зарлагт цөөн жилдээ санамсаргүй гиндэж хэрэг толбогдсон ч юм уу адуу малын хэрэгтэй хүмүүс хамрагдсан байлаа. Онгоц руу, зоон руу ачигдах юм боллоо. Гэхдээ шоронгийн хашаанаас гараагүй байсан. Хитээсээ ухаан муутай тэнэг амтан болохоор шоронгоос суллагдах зарлиг сонсоод миний сэтгэл хөөрч уйлж дуулж үзв. Хашгиран цээжээ дэлдэн харайн дэвхэрч шоронгийн муу хувцаа уран хайж дээш доошоо шидлэн байж билээ. Одоо бодоход 2 жил хүрэхгүй хугацаанд юу өөдтэй ташлах вэ дээ? Би нэгэнд зарлагаар суллагдсан юм чинь яан л гэж тэнэгтэж энэ муу дургүй хөргсөн хоёгуудаас хөл сонзонгоо авдаг хэрэг. Гонзонтой хоёгуудаа бүгдийг нь сайн зодож хаянда. Заримыг нь аж хайсан ч яах вэ гэж бодож билээ. Би мөн ч хязгааргүй тэнэг хог шүү. Нас залууч байж. Бидэнд зарлиг уншиж дуусмагц би жагсаал дундаас харайн зохорч гарч асар хурдан өсрөн хөдөлж биднийг хамгааж байсан хоёгуудаас эхэлж нэг сайн зохиж явтал жекист дондог дорж гихч гинэт хажуунаас дайран орж намайг өсөртөл өшөглөв. Гэвч өсөртлөө өшгөлүүлсэн би бас л болоогүй хурдан шалмаг босон ирж ойролцоо зогсож байсан хуйгийн бууг дайран булан аваад зайлцгаа буудлаа шүү гэхэд над руу дайрч байсан хуйгууд гинэт ханаран зогсож дими буугаа тэмтэрнэ. Харин бууга болоолгсон мөнөө хуйг над руу дайран унгаж бууг булаа залдав. Би хуйгийг тулгаж буудах гэсэн боловч гохийг нь дахин дараад ч нэмэргүй. Буу сумгүй байжээ. Түүнийг мэдсэн цагдаа улайдан дайрсан бололтой. Энэ хооронд тэнэг ялтан төмөр олон цагдаагийн хүчин давтан дахин гав гинж зүйлээ. Төмөр тэнэгтэж танхаарсан учраас дахин ял сонсож 6 сар шорондоо суув. Тэр үед шоронгийн дарга бичиг хэрэгтэй хавцаас авчин уурлаж наад хулгайчаад орон нам буудаач хуйгийн эргчлөөнд галцсан 2 зэрэг хулгайчийг газар дээр нь нам буудах хэрэг энд байна гэж зантчиж байж билээ. Шоронгийн цагдаа нар намайг ухаан алдтал нүдэж цосночтой минь хойж хөхняц болгоод хөлнөөс чирж гянтанд буцаан өл хоолгүй 3 хоног шахамд цоочлов. Ингээд үхэхийн даваан дээр амруу маань цай цутхан цусыг минь эргүүлж зүрхийг минь хөдөлгөж билээ. Би жирийн дэглэмт байхдаа тэгж галзуурч байх нь тэр. Ялтан хулгарууд зөндөөл өхөн. Зарим нь над шиг тэнэгтэж байж буудуулна. Төрийн цаазаарч зарлагдуулна. Зарим тэнэгүүд нь хоорондоо алалцсан. Шоронгийн дэг даахгүй турж өгцгээндээ. Энэ нь ч шоронд тэнэгүүд сүглэрсэнтэй холбоотой байц. Гэмт хэрэг хийж тэнэгтэхтэй эр бар мөртлөө хэрэгээ хүлээж шоронд орохдоо шалчидаг сүгнүүд олон байдаг. Зарим хулгарууд би энэ шоронгоос амьд гарахгүй байх ба завсан дээрээ өхийгээд шууд амиа хорлоно. Өлөн ховдөг зарим нь хоол гэж хашгирсаа сэтгэлээрээ өөсөж тураалд орж өгнө. Шоронгийн хуйгийн ганц ташуурдалт таахгүй, өлөн зэлүүхэн ганц сарч гянтан сууж чадахгүй шаарууд балга арх уугаад халуурч хүний амбүрлгэж халахын шоронг дүүрэгцгээж байна. Цаад сонсон ялтангуудтай ч уулзаж явлаа.
Цаазны өрөөний хажуугийн өрөөнд хоног өнгөрөөж өнөөх зүүнний сүүгчиг нүхээр ярилцаж явлаа. Цаазын өрөө гэж нэгэн модон орт хүн арайчуу багтахаар жижигхэн гэрэлтэй таг харанхуй. Хөөрхий цаазынхан зарим нь өдөржин уйлна. Зарим нь ухаан санаа орон гарн дуулна. Зарим нь шүдэ ботортол зууж дуугүй сууж гүрийн. Цаас дуулах хүнийг голдуу шүн авч явдаг юм билээ. Их л аимштай да. Шүн дундын үед өнөөх цаазын өрөөний хаалга жахран дуугарч онгойно. Цааслах хоёрыг дарганаар ялтан сэмхэн дуудаж дохин авч гарна. Цааз хүлээж буй ялтан уйлна, дуугийг үрийн. Хөөрхийс жухам яаж нөгөө ертөнцид яваачнд очдгийг мэдэхгүй юм да. Хүмүүсийн ярих нь туршилтын туулай болж энд тэнд очдог л гэдэг. Зарим нь нүхний амсар дээр шууд буудалан унаж газарт шингэдэг биз. Шоронгийн ерөнхий хананд үл мэдэгдэх газраар жижиг нүх гаргацгаан түүгээрээ ярьж танилцаж бие биенээ хамгаална. Ялтангууд тэгжил амьдарч өгөж эцсийн мөчөө хүртэл холбоотой байдаг хүмүүстэй. Мөн ч олон хүн цаазын тавцанд очихыг харсан да. Хөөрхийс шоронгийн хүний амь нас гэж юу ч байлаа ямар ч үнцэнгүй юм чинь өхөл хойх. Гэхдээ алтан шаргал нарны дор амьд явна гэдэг учиртай шүү. Нарныхан ч нарсныхан ч дээд хэмжээ авах сүртэй гэдэг. Шорон дотор ч амьдралын бүх юм бий. Шоронгийн үйлдвэрлэл явагдаж, шоронгийн хамтлаг дуугаа дуулж, бүхэн зодоглож дэвнэ. Гар урчууд нь үзэсгэлэн гаргаж худалдаа 8 хийн. Баячууд нь 8 хийж мөнгө зээлнэ. Өөр авалгын асуудал ч гарна. Архийг авдраар нь авчирч найрлаж хотоодны баяр хийх үе ч гарна. Хидээгээр нарсанд байлаач гэсэн хүн юм чинь хүний хүсд хийх хүсч хийх хийн шүү дээ. Биеийн бөхөөр нэгийг ялна, сэтгэлийн бөхөөр мянгыг ялна гэж үг байдаг. Энэ үг ямар үнэтэй, ямар чухал үг болоо. Сэтгэлээр бүх хүн ёстой зориг бүхнийг ялна гэгч болдог юм да. Сэжгээр өвдөж сүжгээр итгэж муу амьд явхаар сайн үгч гэдэг. Сэтгэлийн тэнхээгүй сүгнүүд балга шөл зүсэм талах бодсоор байж тураалдож сэтгэл нь хямардаг. Тэгсээр мэдрэлийн ядаргаанд орж өгч таарна. 10 жил гянтанд яс суугаад дуулж гялалцаар гарч ирдэг жинхэнэ жилийн ирчүүд олон байдаг. Сэтгэлийн тэнхээ муутай хуй цагдаа нараа хий зай гаргаж гин алдаж дайсандаа бэлэн хоол болдог. Амь насаа ч алддаг. Ялтангууд цагдаагийн сул талыг ирж байна. Ер нь хүн хүнийхэн сул талыг ирдэг болжээ. Энэ нь бүх шунлын хар сүдэр сэтгэлийн тэнхээ муутай хүмүүсийг хөөж намнан хөөсрүүлж уусгаж байна. Тэнийг хулгайж төмөр хүртэл хүний сул талаа цайлган цагаан сэтгэл цагдаагийн сонор сэрэмжгүй байдлаар тоглож өдий хүртэл амьдарч байна. Хүмүүсээ сонор сэрэмжтэй байх тун гэж нэг ухаантан хэлсэн гэдэг. Төрийн цагдаа арх уун согтуурна. Хүнл болсон хойно мөнгөнд дуртай, идэж уун, энэ нь сул тал биш гэж үү? Хулгайчуудын хувьд оногдсон жаргалаа даахгүй, харин зовлонгон даагаад байгаа юм биш үү их орон минь ээ. Эрх чөлөө гэдэг ямар чухал нандин зүйл бол жинхэнэ утгаар наамсаж идэлж үзэгсэн. Ер нь хүн яагаад эрх чөлөөг алддаг юм бэ? Хүч шалхүйгээсээ болдог юм уу? Муу амьд явах нь эрх чөлөө юм шиг, сайн өгөх нь эрх чөлөө юм шиг. Энэ бол төмөр миний мунхаглал, жинхэнэ эрх чөлөө ямар үнээр олддог бол мэдэхгүй юм да. Аавын хүү наранд хэсэгхэн амьдрахтаа магтаал шунал бялуурч эрх чөлөө гэдгийг ойлгохгүй амьдарсгааж байгаа юм биш үсттэй. Мөнөө хулгайч төмөрч нь эрх чөлөө амьдрал гихчийг өөрөөр ойлгож ирсэн. Хүн хүний хувь тавилангийн зурхай өөр юм. Надад хорвоо даанч хатуу хөтөө замаар явахыг зурж өгсөн. Тэрхүү хатуу хөтөөг би ялан дийлж чадсангүй. Хайд найргүй нүдсэн хорвоогийн догшин салхи төмрийг даанч ширүү нүдлээ. Яал тайвдээ. Миний хувь заяаны хитвч тийм хэн л байж, тэнийг муу төмөр хогийг тэгэх ёстой ч байсан биз. Ухаан богино байснаас нас богино байсан дээр гэж нэг хулгайч шоронд цэцэрэгдэг байж билээ. Хүн урт богино ч гэсэн амьдрахтаа утга учиртай л амьдрах хэрэгтэй. Миний хувьд шорон орон гэрмэн, эзгүй хөвчийн ширэн аз жаргал минь байлаа. Ухаач амьдрах орчинд аавын хүү хээрээр гэр хийж хизээр дэр хийж олдсон насаа өнгөрөөх нь эрх чөлөө юм уу?